За сайн байцгаана уу оюутан залуусаа. За бас энэ дунд сургуулаа энэ жил төгсөж амьдралынхаа маш чухал шийдвэрийг гаргаж байгаа сурагч маань бас үлдсэн байгаа. Сайн байцгаана уу? За сонсогдохгүй байна. Сайн байцгаана уу? За баярлалаа. За тэгээд өнөөдөр бас та бүхэн би ерөнхийдөө бидний бодсноо сэдвийг дахин маш их нөөц байдаг юм а гэдгийг л бодоод батал чангалт үүднээс энэ дээр зогсож байгаа. Та бүхэн бас өнөөдрийн энэ тархиа үргэнтэй ашиглацгаая гэсэн сэдвийн үрээ бас сонирхолтой тодорхой хэдэн сэдвийн үрээ энэ лекцээр хүргэх байгаамаа. За тэгээ слайд маань хэлчихвэл за тэгээд явууш. За тэгээд миний хувьд өөрийгөө бас тодорхой танилцуулаад явъя. Монголын оюун ухааны ихтэй ингээд оюуны спортын чиглэлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг. Та бүхэн бас мэдээлэл авсан байгаа. Ер нь одоо сүүлийн үед энэ оюуны спортын тодорхой төрлүүдээр Монгол хүүхд залуучууд одоо олон улсад ихэд маш өндөр амжилтуудыг гаргаад явж байгаа. Жишээ нь одоо тогтоодог, цээжирдэг олон хүүхд залуучууд байна. За маш хурдтай уншдаг бас хүүхд залуучууд маань байна. За мөн одоо цээжээрээ маш олон орнууд тооны ахмад хүүхдийг балцаас тооны машин гаргадаг гаргаж сууж байна. За мөн одоо тэр шоонуудыг хөлөөрөө чиглүүлж байна, нэг гараараа чиглүүлж байна. За хойлоо төгөд бүхнүүдийг тогтоогоод өдөө боож байгаа тавхуугаар одоо ингээд илгүүлээд явж байгаа гэх. Энэ төрлийн хэд хэдэн төрлөөр энэ хүүхд залуучууд маань олон улсын тэмцээн уралдаануудад бас ингээд маш сайхан амжилтыг гаргаад явсан. Тэр оюун ухааны академийн хамт олон одоо энэ олон авиаснуудыг энэ чадваруудыг нээж олон улсын тэмцээн уралдаанд орох боломжийг олгож за мөн одоо эх орныхоо нэрийг бас олон сайнаар дуудуулж явааднаас хувьдаа маш их баярдаг. За тэгэхээр оюун ухааны академийн хувьд болохоор бас тодорхой хэдийн сургалтууд байдаг та. За энэ сургалтуудаас бас дахиад товчгоор нэрлээд явхад ерөөсөө оюуны спорт дундаа хүний ажил амьдрал хичээл номод шууд нөлөөдөг спортын төлөвлөлүүд одоо хурдан уншдаг. Өнөөдөр 21-р зуун мэдээлэл маш хурдтай хөлсөө өөрчлөгдөж байгаа энэ зам бид нар хэрэгтэй мэдээлэлээ хурдтай хүлээж авч тогтоом боловсруулж санж ашиглаж чадах юм бол илүү амжилттай суралцаж ажиллах боломжийг гэж бүрдэнэ. Тэгэхээр энэтэй холбоотой сургалтууд хурдан унших сургалт байна. Тэгэхээр би бас та бүхэнд өнөөдрийн тархиа үгнтэй ашиглая гэдэг энэ лекцээрээ хурдан уншихын ерөнхий ойлголт өгнө. Хүн болгон хурдан уншихын боломж байдаг юм уу? Энэ тэгэхээр бас тодорхой та бүхэнд тайлбар хийгээд явах юм аа. За мөн одоо ойлголтын энэ тодорхой арга техникүүдийг одоо тайлбарлсан энэ сонирхолтой сургалт байдаг. Мэдээлэл маш олон төрлүүд байна та. Тоо мэдээлэл, тоо текст тавсарсан мэдээлэл, хүний нэр зүс царай, гадаад хэдийн өв, янз бүрийн дүрм журам, текст, нэр байрсан өгсөн мэдээлэл, томьёо код, нэрлээд ахад ийм олон төрлүүд байна. Тэгэхээр энэ төрлүүдийг одоо тогтоохтой холбоотой энэ тодорхой сургалтуудыг бас бид нар ингэж явуулж байгаа. За мөн одоо цээж уралтын сургалт, цээжээр олон оронтой ахмад өгүүлдэг. Балцаас тооны машин эргэлдэг бас гаргаж сурах ийм төрлийн сургалт байна. Ингээд нэрлээд ахад олон сургалт байна. За оюун ухааны академийн өрөөнд одоо өнөөдрийн хүртэл бас 5 жилийн хугацаанд одоо 10 тэмцээн уралдаанд хүүхд залуучуудыг бэлтгэн оролцуулж байгаа. За тэгээд 5 жилийн хугацаанд одоо 30 гаруй олон улсын тэмцээн уралдаанд оролцож 350 орчим медалыг бас энэ тэмцэлд маань хүртсэн сайхан амжилтыг гаргаж байгаамаа. За тэгэхээр заавал би одоо энэ дээр спорт гэж яриад байгаа юм биш юм аа. Хамгийн гол нь тогтоох чадвар хурдан уншдаг болсноор бидний энэ ажил амьдрал хичээл донд одоо хэрхэн нөлөөж болох юм бэ? Давуу талыг бий болгох боломжтой вэ гэдэг дээр бас энэ лекцээ ингээд хүргэж явах юм аа. За тэгэхээр энэ дээр бас оюун ухааны академийн хувьд явуулж байгаа сургалтуудын төрлүүдээс байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ сургалтуудын талаар цааш нь бас сонирхохыг хүсэх юм бол Mind Sport CGM гэдэг сайт байгаа. За мөн одоо Facebook дээр Монголын оюун ухааны академи гэдэг пэйж байгаа шүү. Эндээс бас өдөр тутмын хаяг мэдээлэл зөвлөгөөнүүд бас аваад явах юм боломж байна. За тэгэхээр ийм байна. Одоо энэ дэлгэцэн дээр нэг хол харагдаж байна. Энэ дэлгэцэн дээр энэ гарч ирсэн энэ хэдэн зуун цифрыг одоо та бүхэн тогтоох ёстой байна. За энэ дээр цифруудыг бүгдийг тогтоогоод буцаад нэг чадаагүй нэрлэх ёстой. Энэ боломжтой. За энийг оролдож үзэх үү? Тэгээ хамгийн гол нь буцаад санахтаа нэг ч минут нэг ч цифр авахгүй эргэн санах ёстой. За тэгэхээр та бүхэнд бас нэг юм 3 асуулт гарч ирэх байна. Жишээ нь юу гэв? За энэ бол ерөөсө боломжгүй гэж бодож байгаа нэг хэсэг. Нэг хэсэг энийг тогтооод одоо энэ сангийг бол ерөөсө боломжгүй. За магадгүй хоёр хэсэг нь юу гэж бодож болох вэ гэхээр
За ямар ч үс энийг тогтооход үнэхээр сайн төвлөрч чадах юм бол 1-2 хоногтоо бас цээж ичнэ. Тэгээ алдаа хийх боломж байгаа гэж. За магадгүй 3 хэсэг. За ийм их цэврийг ингэж тогтоож чадсан хүн одоо тэгээ дахиад ингэж их ажилласан дараа нь баг 1-2 хоног бол амралт авах ёстой гэж бодож байна. Дахиад амрах ёстой. Тэгэхээр ингэж бодсон юм байна. Байна үстэй. А тэгвэл одоо би бас энэ миний хувьд жишээ нь ингээд их сургууль дээр лекц уншиж байгаа. Одоо энэ самбар дээр одоо хэдэн зуун цэвэр оюутнууд ингээд хийх нь хилээд бичиж явж байгаа. Яг одоо энэ байна. Тэгэхээр миний хувьд болохоор одоо энэ бүх цэврийг 5 минутын дотор тогтоогоод буцаад нэг чамтай бүгдийг нэрлэнэ. Нэрлэх боломж байна. Тэгэхээр биднэрт одоо бодсноос илүү их нөөц байдсан байна гэдгийг би одоо хэлэх гээд байна. Гэхдээ би энэ удаа хэлэхгүй. Гэхдээ энэ боломж. Энэ 5 минут гэдэг бол энэ цэврүүдийг тогтооод алдааг нөлөөлөхөд бол хангалттай болсон. Тэгэхээр би яг үүнтэй холбоотойгоор нэг бас түүх яриа тийм. Характер одоо зохион бүтээгээгүй тэр үеийг хэлүүлдэг нэг төсөөл. Характер. За магадгүй нэг тосгон байлаа гэж бодъё. Тэгээд тосгоны тариач тарихын тулд тэр газар хаалгах яах вэ? Тэр анжис хүний хөдөлмөрийг одоо ингэж ашигладаг байх гэж бодъё. Тэгсэн нэг шимдээ мэдлэггүйгээр характер авчираад нөгөө газрын сайхан шүний дурсдаг том газрыг бол хагалчаад нөгөө трактор аваад ирсэн. Маргааш үгэндээ тосгоныхонд юу гэж хэлв? Оюун тракторыг бол трактор гэж хэлэхгүй шүү дээ. Тракторын талаар ойлгох байхгүй болсон юм чинь. Би нэг одоо шүний турш ганцаараа ингээд хагалчлаа гэж хэлэх юм бол тэр хүмүүс ямар сэтгэл төрөх вэ? Ямар бодол төрөх вэ? Энэ бол шүнжлэгээр ингэж ажилласан маш их ядарсан байгаа. Тэ? За эсвэл одоо энэ бол ерөөсөө юу усын чадвартай хүн, ид шидтэй хүн. За эсвэл магадгүй зарим бүр муугар болох. Одоо шүнжин маш олон хүмүүсийг дагуулж ирж байгаа шүнжээ хагалчаад юу явуулсан байна. А гівч тийм ш. Яасан? Тэр одоо газар хаагдах тийм өөр арга хэрэгсэл байна тийм. Тэр трактор гэдэг зүйл байна гэдгийг энэ ойлголт тухайн хүмүүст байхгүй болно шүү дээ. А гівч байснараа ийм бүр бүтээмжтэй байж чадсан. Тэгвэл яг үүнтэй адилхан сая энэ түүхийг сонсоод магадгүй энэ олон зуун цэврийг тогтоох өөр арга таахны мэдгээс өөр арга хэрэгсэл байна гэдгийг үүрэг өгсөн байна. Тэгэхээр юу хэлэх гээд энэ тархийг илүү үр бүтээмжтэй үр дүнтэй ашиглах боломж үр дүнтэй ашиглах боломж бол бид бүхэн байдаг байна. Тэгэхээр өнөөдөр би энэ лекцээр илүүдэхгүй биднэрт энэ мэдээллийг сонссон бодсноос илүүтэйгээр энэ уламжлалт дараагаар цээжснээс илүүтэйгээр тогтоох аргачлалууд бол байдаг юм байна. За энэ дундаа би таагүй ялангуяа гадаадд суралцж байгаа энэ оюутнууд, гадаадд суралцж өгч байгаа энэ оюутнууд бол гадаад хэл гэдэг бол зайлшгүй сурах шаардлагатай болчиход байна. Энэ бол хэрэгтэй болсон тийм. А гэвч хэл сурж байгаа хүмүүсүүд нэг гол бэрхшээл бол үгсийн сан байна. Гадаад хэлний үг зээлнэ гэдэг бол маш хэцүү байна. Бидний уламжлалт дараагийн 100% биччихэл нүдээ анаад дээшээ доош хараад цээл яваад. Цээжсэн гэж боддог хэд хоногийн дараа нөгөө гараад ирэх санахгүй болтгол байна. Үр дүнтэй бус цээж. Тэгэхээр нэг үгээр дээрх нь 15 секунд зарцуулаад бид нар үгийг мэдсэгээр тогтоохын боломжийн талаар би та бүхэнд тайлбарлах. За мөн хурдан уушгийн арга техникийн талаар бас энэ дээр тодорхой мэдээллүүдийг өгөх юм аа. За дараагийн слайдыг өгөөч. За тэгэхээр гадаад хэлний үг зээлсэн би бас энэ марталт санахтай холбоотой сөүлийн энэ тайлбар хийх зүйтэй гэж бодож байна. Ер нь бид нар аливаа мэдээллийг тогтоохын тулд ерөөсөө үндсэн гол дүрэн бол төсөөлөхөд хэрэгтэй. Биднэрт цаг хугацаа маш их бага байгаа учраас та бүхэнд одоо ингээд товчлоод аль богино хугацаанд их мэдээлэл хүргэхээр ярьж байгаа шүү. За төсөөлөхөд юм бол бид нар аливаа мэдээллийг тогтоох боломжтой байгаа юм байна. Ямар ч их хэмжээний. Тэгвэл хүний тарих 6 ажилладаг гэсэн. Өнөөдөр хүртэл авсан мэдээллийг бараг ихэнх судлаачдад үзэж байгаа нэг дүн байна та. Энэ юу гэсэн үг вэ гэхээр авсан мэдээлэл 80% харах хэрэгтэй болох нүдээр авсан мэдээлэл байна гэсэн. Тэгвэл хүн харсан зүйлээ илүү сайн сандаг байна. Тэгэхээр бид нар аливаа төрлийн мэдээллийг тогтоохдоо дотроо харах ёстой. За тэгвэл хоёрт нь бас нэг анхаарах зүйл. Энэ юу вэ гэхээр энэ мэдээллийг бид нар төсөөлөх гэсэн энэ төсөөлөгч аль болох хөгжилтэй байсан. Маш гоё ийм сэтгэл хөдлөлд орсон хэлбэрээр бид нар дотроо ургуулсан болж дүрсэж чаддаг. Яг нэг хэвээр, яг төсөөлөх хэвээр. Хошин мэдрэмж байх ёстой. Өнөөдөр бид нар сэтгэл хөдлөлд орсон мэдээллийг хэдий ч гэсэн санах боломжтой. Зүгээр та хэлсэн нэг юм та бүхнээс нэг юм асуулт асууя. Өнөөдрөөс яг 17 хоногийн өмнө
өдрийн хоолн дээр юу идсэн бэ? Санаж байна уу? 17 оны. Одоо санахгүй юу? Зүгтээ. За тэгвэл одоо ингэ. Өнөөдрөөс за аль болох бүр маш олон жилийн өмнө болсон үйл явдлыг санаж үзэж байна. Юу гэхээр тухайд одоо маш гоё юм сэтгэл хөдлсөн, баярлсан, хөөрсөн, та бүхний хувьд онцгой байсан. Магадгүй өөрийн чинь төрс өдөр гэдэг юм уу? Хин нэг найзын чинь төрс өдөр, гэр бүлийн ахыг чинь хормын өдөр гэдэг юм уу? Тэр нэг онцгой үйл явдал аль болох олон жилийн өмнө болсон тэр үйл явдлыг нэг дотроо төсөөлөхөд оролдоод үзтээ. Магадгүй 5 жилийн өмнө үйл явдал, 5 жилийн өмнө, магадгүй 7 жилийн өмнө. Хай дотроо нэг 10 секунд бодсоо тэр үйл явдал, тэр процессыг нэг дотроо дахиад нэг төсөөлөхөд үзсэн. За тэгэхээр энэ бол тод санах боломж байна уу? Тэр үйл явдал хаана байсан? Тэр үйл явдал тэр ямар хувцастай байсан? Магадгүй төрсөдөр байсан бол төрсөдөр хинхэн ирсэн? Ямар зочд ирсэн? Ямар бэлэг өгч ирсэн? Энэ бол нэг санаж бодож байгаа үз. Тэгэхээр энэ үйл явдал хичнээн маш олон жилийн өмнө болсон ч гэсэн бид нар санаж байгаа гэх юм аа. Энэ та бүхний хувьд энэ онцгой мэдээлэл болж чадсан байна гэсэн. Харин энэ 17 оны өмнөх энэ үйл явдал бол зүгээр энгийн үйл явдал тийм. Зүгээр байнга дах. За магадгүй гэхдээ 17 оны өмнө анх удаага нэг юу бус юм амттай нэгдэж үтсэн бол тийм. Онцгой хоол нэгдэж үтсэн бол энийг бас санал магадлал бол өндөр байна гэсэн. Тэгэхээр юу их гэдэг нь энгийн зүйл ерөөсөө мартагддаггүй шүү. Энгийн зүйл. Энгийн бус зүйлийг бид нар хэдэн жил өнгөрсөн ч гэсэн тийм санах боломжтой. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлд оролцуулж бид нар мэдээлэл хүлээж авснаар энэ мэдээлэл long term memory буюу урт хугацааны санах хөрөг шилжиж байгаа. За тэгэхээр энэ хоёр үндсэн дүрмийг бид нар мэднэ. За тэгээд энэ яг одоо энэ дээр би та бүхнийг тарихны бүцтэй холбоотой нэг жижигхэн тайлбар хийх байна. За хүний тарихыг ингэж төсөөж байна. Нэг. Хүний тарихыг юу гэж төсөөж болох вэ гэхээр хэдүүлээ нэг чансан үндэг аваад үгүй хальсыг авцсан. Нэг. За хальсыг авцсан. За тэгээд хэдүүлээ тэр үндгөө гартаа бариад гараад бац зэрэг ингээд дахиад хажууднаас нь харъя. Энийг бол хүний тарих гэж ойлгож болно шүү. Энэ өндөгний шар бол бидний суурь тарих. Энэ өндөгний цагаан нь болохоор за бүр хэцүү болчихсон. Өндөгний цагаан нь болохоор бидний дунд тарих. За энэ одоо гарыг бол бид нар кортекс бор гадрах тий тарих. Энийг ингэж ойлгож байна. Тэгвэл энэ өндөгний цагаан дээр яг гоо энэгүй юу? За За өндөгний цагаан дээр болохоор одоо өндөгний цагаан гэж ойлгож байна шүү дээ. Энэ дунд тархин дээр энэ тархины маш чухал хэсэг байдаг ой санамжтай холбоотой. Хиппокампус гэж англиар нэрлэдэг. Хиппокамп. Энэ ямар учиртай юм гэхээр мэдээлэл хадгалах үгүй юу гэдгийг чинь шийддэг хэсэг байхгүй. Энэ дунд тархин дээр байгаа. Энэ өндөгний цагаан дээр байгаа хэсэг. Энэ тэгвэл ямар үед ажилладаг вэ гэхээр сэтгэл хөдлөл оролцсон үед ажилладаг. Тэгэхээр яг одоо нэг каноноор бол бид нар юм канонод товчшин дардаг тийм. Яг үүнтэй адилхан одоо сэтгэл хөдлөл оролцсон үед бол шууд гиппокамп маань ажилладаг. Мэдээлэл харин хаана хадгалагдах вэ гэхээр бор гадрах тархин дээр дээд тархин дээр ингэж хадгалагдаж ирдэг юм. Нөгөө кортекс. За тэгвэл одоо бид нар нэг зүйлийг ойлгоод авлаа шүү дээ. Мэдээлэл тогтооход бол төсөөлөх ёстой. Энэ төсөөлөл чинь юр бусын онцгой байх ёстой гэсэн. Ингэж чадсан бол бид нар зээжлээ. За ингэ би магадгүй та бүхэн бас нэг сорил магадгүй нэг сонирхолтой үзүүлбэр хүсэж байгаа бох тийм. Та нарт баг цаас байгаа юм. Та бүхэн байгаа. За тэгвэл цаасан дээр 1-с 30 хүртэл дугаар авчих. 1-с 15, 16-аас 30 гээд 2 баг нь болгоод дугаар авчих. Байна уу? Ард нэг үг бичих зав өгдөг. За бүгд идэвхтэй оролцсон шүү. За дугаараас нь. За дугаарыг жамжааг бол магадгүй эсвэл 1-с 30 хооронд дуртай дугаараа сонгоод эхнээсээ ингээд үг хэлээд явах юм. Тэгэхээр эхнийх нь бараг 30 хүн байна. 30 гарсан хүн тийм. Тэгэхээр эхнийхнийх нь 1-с 30 хооронд дуртай дугаараа сонгоод үг хэлээд явах. Тэр хэлсэн үгийг миний хувьд тогтооод явуулдаг. Дурын дугаараа сонгоод. Тэгэхээр магадгүй хойгор байгаа үзэгч маань ч гэсэн сурагч оюутан сурагч маань өөрөөсөө бас надад энэ даалгаврыг хамтдаа гүйцэтгэхэд оролдоод үзсэн. За яа.
Тэгэд хамгийн гол нь энэ 30 үгийг агдаагүй дугаартаа сайн чадж гэнэ гэдгийг бас нэг шалгаад үзсэн. За ихний магадгүй игнэн дээр хүмүүсүүд бол баг цаас гаргасан бол сайн байна. За ингэ эхнээсээ 1-с 30 хооронд дуртай дугаараа сонгоод үг хэлээд явуулах юм. 1-с 30 хооронд дуртай дугаараа сонгоод одоо үгүй 17 үзэлтэн гэдэг чинь тийм. Тэгэхээр тэр хэлсэн үгийг тухайн дугаарыг наад тэмдэглэж явах. Тэгэхээр яагаад ингэж тэмдэглүүлж юм гэхээр хэрвээ энэ аргачлал суралцааг бол тогтоох чадварыг эзэмшээг бол энэ 30-ыг энэ тэндээс нь сонсоод буцаад хэлнэ гэдэг бол бас боломжгүй хэцүү. Гэхдээ бичээгүй улсууд нь бол өөрөө өөрсдөө бас нэг давхар шалгаад үзээрэй. Яг наадтай байлаа. Би үгийг давтаж юу. За ингэ 1-с 30 хооронд дуртай дугаараа сонгоод үг хэлчих. Ямар ч хамаагүй. Юу нэ? 4 арай ингэчихэд хөө. Энийг ингээд өгөө. Шинэ микрофон. За чам хийдэж шүү. 4 мөрөд. Та 4 нарт мөрөд гэж бичээ. За дараагийн. 9 ном. За дараагийн. 26 луу. За дараагийн. 9 боловсрол ном гэдэг. 10 боловсрол гэж хэлэхгүй. За тэгээ. За 27 сургууль. 27 сургууль тий. За 3 боловсрол. Юу дээр 10 дээр байж болж байна тий. 10 дээр боловсрол гэж хэлсэн байна тий. Тэгэхээр 3 дээр дахиад боловсрол гэж хэлж байгаа. За байж болно. Үг давтагдаж болно шүү. За 14 үзэсгэлэн. 14 үзэсгэлэг. Дараагийн дээр 5 ном хэлсэн байгаа 29 дээр. 5 дээр өөр төмсөв. За 5 төмсөв. За 19 Монгол. За дараагийн дээр 21 мод. 21 мод тий. 22 харц. Харц. 22 харц. 8 ухаарал гэсэн. 8 ухаарал. 28 оролдлуудын руу. Оролдлуудын руугаа юм уу? 28. Зүг. 19 дээр Монгол гээсэн. 18 дээр алим тий. За дараагийнх нь юу? 17 гудамж. 17 гудамж. Хэд дээр? Нэг дээр ирээдүйн тий. Юу нэ чаг. Дахиад хэлээ. Микрофон. Нэг 27 англи хэл юм. 27 хэлсэн байгаа. Нөгөө суулгал гэдэг тий. 26 дээр 25 дээр англи хэл гэж бичдэг. Юу нэ? Уч микрофон. Зөв. За. 6 дэлхий. 2 бутал. 12 бороо. Дараагийн 11 цүнх. 11 цүнх. Дараагийн нь юу? 15 жаргал уу тийм 24 сэтгэл үү. За одоо ингэ явчих. За ингэ дуусчих. Хэлээгүй ганц нэг үг чинь би хэлээгүй явчих. Тэгэхгүй. За эхнээс нь явуулаа. Бэлэн үү? Би бэлэн. Тэ? За, 1 ирээдүй, 2 бутал, 3 боловсрол, 4 мөрөөдөл, 5 төмс, 6 дэлхий, 7 хэлээгүй, 8 ухаарал, 9 ном, 10 боловсрол, 11 цүнх, 12 бороо, 13 хэлээгүй, 14 үзэсгэлэн, 15 жаргал, 16 хэлээгүй, 17 гудамж, 18 алим, 19 Монгол, 20 хэлээгүй, 21 мод, 22 харц, 23 хэлээгүй, 24 сэтгэл, 25 англи, 26 луу, 27 сургууль, 28 орлуудын руугаа, 29 за 29 юу ч. За жаа 30 дээр микрофон байгаа. 29 хэлээгүй тийм.
За ингээд санчиж байна. За тэгэхээр одоо хэдэн асууч энэ дээр юу гэсэн энэ дээр юу гэсэн. 28 чиний эсвэл. За 9 дээр номер 16 хэлээгүй. 13 хэлээгүй. 29 дээр хэлээгүй. 11 цүг. 30 микрофон. За. Тэгэхээр одоо ингээд санчиж байгаа юм. Тэгэхээр одоо энэ дээр зүгээр нэг зүйл хэлэх гээд байна. Юу юм гэхээр одоо жишээ нь энэ 30-ыг ямар хугацаанд мартах вэ гэсэн асуулт үүж байна. Хэрвээ энэ сэлэв доторх мэдээлэл миний амьдралд хэрэгтэйгүүд энэ мэдээлэл мартахгүй. Гэхдээ энийг би жилийн дараа санах шаардлага байхгүй шүү дээ энэ 30-ыг. Тэ? За тэгэхээр яаж энийг би бол хүсэж мартаж байна. Хэрвээ 30 мөр шүрийг нэг мөрөөр нь хэлсэн бол би энэ хидийд сан. Энэ удаа 100% алдаагүй сансан бол хидийд сан. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр одоо өнөөдөр ялангуяа одоо энэ манай тамирчид донд те яг энэ аргачлал суралцсан одоо 10 хүүхд залуучууд 60 мөр шүлэг өгөхөд нэг уншиж тогтоодог 47 дугаар мөрөн дээр ямар хөлбөрөө ингэхэд хийдэг. Ингэснээр яаж хамгийн гол нь танхины ажиллах бүтц энэ тохирох аргачлалуудыг эзэмшсээр бид нар цаг хугацааг маш ихээр хэмнэж чадж байна. Илүү үр дүнтэй суралц боломж олж байна гэдгийг харуулж байгаа гэсэн. Тэгэхээр ийм учраас амар байсан. Олон дахин үдэ анаа төчсөн давтаж өөрөө болгосноо. Тэ? За тэгэхээр одоо яг үүнтэй холбоотойгоор би энэ гадаад хэлний үг зэвдэхэд юу юуг анхаарах ёстой вэ гэдгийг хэлээ. Яг зэвдэхэд илүү хурдтай байдаг. Ер нь 200-ны цаана бие дагаад гарцсан нөхцөлөө цаашдаа сайхан дардан цагаар явах боломж үүддэггүй шүү. Энэ дээр өөрсдөө уулын дайсах ёстой. За тэгэхээр гадаад хэлний үг гэдэг чинь яагаад гадаад хэлний үг зэвдэх хэцүү гэдэг гэхээр эн чинь хийсвэр мэдээлэл. Тийм биз? Төсөөлөгдөхгүй. Уул нь төсөөлсөн мэдээлэл бид нар сайн тогтооход байдаг. Тэгэхдээ гадаад үг юу харагдах вэ? Та юу харж чадж байгаа тухай үгийг сонсч байгаа. Ямар нэгэн зүйл харагдахгүй. Тэгвэл бид нар энэ гадаад үгийг харах ёстой. Тэгэхээр харна гэхээр яах ёстой вэ гэхээр дуудлага төстэй үгээр илэрхийл. Ямар ч гадаад үгэн дээр дуудлага төстэй үг 100% олддог гэсэн. За. Тэгэхээр гадаад үгийг бид нар дуудлага төстэй монгол үгээр илэрхийлсэн харчлаа монгол үг. Орчуулгын гэдэг бас нэг монгол үг байна, тийм. За тэгвэл энэ хоёр монгол үгийг холбосон үйл явдлыг маш гоё хөгжилтэйгээр дотроо төсөөж харна. Энийг хийж чадах юм бол бид нар энэ үгийг үздэгтэй сайн тогтооно гэсэн. За энэ слайд гүйлгчлээ. За энэ дээр анхаар гэж байна шүү. Юу вэ гэхээр утга бүхий үгийн дуудлага тухайн гадаад үгтэй заавал адилхан байх шаардлагагүй төстэй байх тэр боломжийг хар. Тэгэхгүй одоо хүмүүс яг ямар буруу зүйл хийх гээд юм гэхээр яг дуудлага хийж их үг хайх гэдэг юм. Биш зүгээр дуудлага төстэй. Санах сэжүүр болсон юм гээд харж байна. За тэгэхээр одоо хэлбэлээ 5 үгэн дээр би та хэд тайлбарыг. Одоо жишээ нь Актембер 2000 хүүхдийн сургалт үүдээ. Та бүхэн 100 хэлээд дуусаад тогтооно. Дараагийн 100 хэлээд дуусаад тогтооно. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ үргээр хэлбэний авсныг 2000 үгийг сонгож аваад бүгдийг ингээд зурагжуулсан. Ингэснээр хүмүүс илүү үгстэй тогтоох боломж хүрддэг гэдэг. За эхний үгийг харъя. За слайд явуулъя. За явуул. Нэг л дараа. За дахиад энэ дарч. За одоо жишээ нь боол гэсэн үг юм тийм. Боол халзан гэсэн үг. Бидний уламжлалт дараа юу гэж хэлж байна? Боол халзан гэж байна. Тийм биш. Одоо аливаа үг зээлэхдээ бид нар төсөөл гоё хошин байх ёстой. Ер нь мэдээлэл тогтооно гэдэг чинь үнэхээр гоё character зүйл байхгүй. Хүмсгөө цантаад ингээд суугаад байна гэсэн үг биш. За тэгвэл яах вэ? Нөгөө саяны дөрмийн дагуу боол дуудлага төсөө үг юу вэ? Боол шууд хийж бод. Тэгвэл боол гэснээр та дуучин бодлыг төсөөж чадах уу? За тэгвэл дахиад энэ дараа. Дахиад. За боол таад одоо гадаад үгээ харцсан. Боол дуучин бодлыг харцсан. Халзанг бас харцсан. Тэгвэл боол халзанг холбосон төсөөл ер бусын төсөөлийг хэлүүлээд төсөөж чад. За юу гэж юм гэхээр би хийж. Болдын тоглолтыг ингээд ütсэн тийм. Одоо энэ тест дээр бол дууч ингээд бодъё. Хөөш одоо ингээд орилж чадаад дэмжиж гид болдын өснө ингээд хазраад унж байгаа юм төсөөлөг. Тугаараа ингээд унж. За дахиад дарыг. Дахиад нэг юу бодоо дахиад дарыг. За яасан. Болдын өс хазарч ингээд тугаараа унж байгаа төсөөлөг даа. Бид нар дэмжижсэн хүмүүс тэнд анхаарах зэрэг хөөш өснө хазарч ирж чинь. Бүр хазарсаар өснө усаараа бүр хаалцсан болж байгаа төсөөлөг. Дуучин бол хазарсан, хазан бол гэж дууж байгаа төсөөлийг бид нар бичиж. Ийм үйл явдал амьдрал дээр байхгүй. Гэхдээ төсөөл дээр байлгаж байна. Ийм ер бусын төсөөлөл ойр санаанаас бол арилахгүй маа, ойр санамжлаас. Тэгэхээр бид нар хэдий ч гэсэн яаж бол яалаа өснө хазан бол бүр бид нар чи хазан бол гэж ярьж. Нэр энэ чи хазан гэсэн утгыг илэрхийлж байгаа маа. Бид нар санаж байна. Төсөөлөл. За дараагийн үг юу вэ? Дараагийн үг юу? Жишээ шүү те. Би энгийн хитэн жишээг харуулж байгаа. Хааг гэдэг чинь тэрвэрх гэсэн. Тэгвэл хааг
Дуудлага төслөө юу гэж байна? Хаг өчсний хагд гэж болно шүү дээ. Тэгвэл хагийг та төсөөж чадахгүй ямар юм бэ гэж чадна шүү дээ. Тэгвэл тэрхийг төсөөж чадахгүй тэрж ярьж байгаа үйл юм байна. Тэгвэл хаг тэрхийг холбосон төсөөлийг хөгжилтэй оршин төсөөлийг харагдана. Яасан? Юу гэдэг хүмүүс хагаа нэг газар овоолж асгадаг гэж төсөөлөв тийм. Овоорс. За дараа. Дахиад тэр овоорсыг хагийг харахаар өөрөө мэдгүй очоод тэрх тогтоо. Тийм. Заваа гэж үл тэгэл тогтоож байгаа. Яасан сэтгэл хөдлөж байгаа гэж байна. Хаг тэрх хагийг тэржсэгээ өөрсдөө төсөөлөв. За тэгвэл яг нь цэжсэн тийм болж. За дараагийн үг юу? Ample. Энэ өргөн багтаамжтай гэсэн. Ample. Дуудлага төслөө юу гэж байна? Ample. Юу гэж байна шүү? Ample эсвэл ample гэдэг үг бас байж болох шүү. Заавал нэр үг хайхгүй шүү. Монгол үг утга төгсгөхийн үгийг л гаргаж байна. Ample. Энэ ample гэсэн үг тийм. За дараа. Хүүхдээ хийж штеп хүүхдээ. Энэ манай хүүхдээ энэ хамс үнэхээр багтаамжтай. Энэ ам болс үнэн багтаамжтай. Юу ч гэсэн энэ ам руу орж идэв, багтчих идэв. Тэ? Энэ цүнх хийсэн ч гэсэн үнэхээр багтаамжтай гэдэг найз нартай сайнхаж ярьж байгаа гэсэн үг. Магадгүй хүүхэд нь би үргээд өөрийгөө төсөөлсөн яасан. Том багтаамжтай ам гай. Тэ? Энэ ам бол яг том багтаамжтай. Ам бол багтаамжтай. Өргөн. За юу цааш. Clemency өршөө уучлах гэсэн. Тэр clemency. За дуудлага төслөө юу гэж болох вэ? Clemency. Заавал ижихүү хайхгүй шүү дээ. Clemency. Халим үнсий. Яаж удаа шүү дээ. Та дараа энэ санах сэжүүр дээрээс энэ гадаад үгийг шууд сан. Энэ үгээр санчих юм. Ясан дэрийн дуудлага төслөө үг чинь гадаад үг чинь болох. Clemency халим үнсий. За тэгвэл одоо төсөөлийг бий болгож эхлэх юм шүү дээ. Өшөө хөөшлөх тоо гэж. Магадгүй би өөрийнхөө халимд хичээдэг тийм. Тэрнтэйгээ ингээд явж идэг ерөөсөө байн осмос тийм. Сайн хаялаа. Тэгсэн нэг удаа намайг айгүй муу хаваа шидсэн. Тэрнээс нь болоод би уурсан. Тэгээд тэрнээс хойш нөгөө халимаач ирэхлүүхээ байсан тийм. Тэгээд нөгөөх нь байгаад өөрийгөө илүүж явдаа тийм. Ингээд уушлаад юу гэдэг юм. Хүрээд ирэхэд би тоодгүй. Найз нь ч энэ халимч чамд үнсий гэдэг шүү дээ. Чи энэ уучих шалтгаан ингээд зүрхлээд буруу хараасан. Энэ халимч үнсий гэж байна. Өршөө уучлаа. Энэ үйл явдлыг тэгт нь өршөөж уучиж байж байгаа гэсэн үг. Халим үнсий гэдэг нь үнсээд уучиж. За зураглаад clemency халим үнсийг өршөөх үүсдэг. За дараагийн Dromedary гэсэн. Dromedary. Ганц бүгд тийм ээ. Дуудлага төслөө юу гэж байна? Dromedary гэдэг үг, Dromedary гэдэг үг гэж байна. Тэгэхээр Dromedary гэдэг юм. Нөгөө Жолооны шат бид нар өгтөө яг л Dromedary нөгөө туг мөнгө тойроод ингээд явдаг шүү дээ машин бариад. Яг үүнтэй адилхан. Тэгвэл Dromedary гэдгээс энэ гадаад үгийг санах учраас яг Dromedary санах учраас бид нар одоо төсөөлөг бий болгох ганц бүгд тийм ээ. Би тэр жолооны шалгалт дээр дрон дээр яасан. Ганц бүх тэмээтэй хийж байгаа төсөлийг харж. Зураг авч. Нэг бүхэн дээр тогтож яах вэ? Бүхнөөсөө зуурцсан байлцсан. Тэгээд туг муугаа төрж идэггүй жолооч дээр гайхаж машинаас авч инээж. Энэ төсөлийг дрон дээр нэр биш ганцхан бүхтэй тэмээтэй ирсэн шалгалтаа өгөө гэжсэн. Дрон дээр ганц. За зурлаа. За цааш. Одоо би зүгээр шалгах гэсэн. Хамгийн гол нь би тайлд гадаад үгийг харуулахад дуудлага төслөө үгээ хэлэх юм ч болно шүү. Дуудлага төслөө үгээ хэлчихээд юм бол тайлд орчуулга шууд хэлж чадна. Саж чадна гэсэн. За юу вэ? Эхний нэг дараа. За нэг юу? Clemency дуудлага төслөө юу вэ? Халим үнсий. Тэр халим үнсий гэдэг дээрээс та нөгөө зургийг санаж гинөө. Тэгвэл утга нь юу вэ? Өршөө уучлаа. Болж. За юу? Clemency халим үнсий. За дараагийн үг юу? Dromedary дуудлага төслөө юу? За юу вэ? Dromedary-г харуулъя. Дараараа. Dromedary би яалаа. Ганц бүх тэмээд ирсэн нөгөө бүхнээсээ зуурж өрөөд ирж байгаа төсөөлөг харсан тийм. За дараагийн үг. Bolt. Дуудлага төслөө юу? Bolt үстэй. Bolt яасан? Хавцсан болтыг бол төсөөлж явж байгаа. Хавцсан гэсэн. За дараагийн. Ample. Дуудлага төслөө ам бол энэ ам ямар авчтай вэ? Маш өргөн багтаамжтай амтлаа шүү дээ. Тэгээ зургнууд орж ирж л тэгээ болчих. Хүний тарих зургаар ажилладаг. За цааш юу? Хаг. Үсний хаг яасан? Трик оорсаг хийжсэн. Түр фьюрик гэдэг утгаараа явж байна. Тэгэхээр ерөөсөө зарчим бол энэ үү? За магадгүй зарим нь одоо хятад эдгээр сурах гэж байгаа оюутнууд хан зайш тогтоох үед бид нар юу сайн тийм. За цааш нь юу вэ? За байж байгаа. За тэгэхээр ийм зүйл. Ер нь бол яг зүгээр нэг ханцан дээр мэрэгших юм бол бид нар мөн ялгаагүй ханц гэдэг чинь нөгөө зурлах төсөөлөх боломжгүй уус хэдэн зураач л яваад байдаг. Тэгвэл бид нар
аливаа мэдээлэл бол бүгдийн төсөөл хэлбэрүүд шилжүүлэх ёстой гэсэн. Ямар ч хийсвэр мэдээлэл байсан төсөөл хэлбэрүүд шилжүүл. Одоо би энэ дэр нэг бас жишээ дурдъя да. Яг миний багш юм байна. Одоо англи энэ чиглэлээр сурж ирсэн. Өнөөдөр одоо бас дэлхийд үнэхээр гайхалтай амжилт хийсэн болсон англи хүнтэй Dominic O'Brien. Энэ хүн одоо жишээ нь бага наснда хувиргээ уншиж үзүүлэхэд суралцах чадамжгүй гэж дүгнэж ирсэн юм байна. Eerүү байсан. Eerүүний анхаарал төвлөрөлт муу учраас аливаа мэдээллийг одоо өөрөө бодоход маш их бэрхшээл болж ирсэн. Гэвч энэ хүн 30 наснаас хойш хичээснээр өнөөдөр ойлголтын дэлхийн 8 удаа явах гэсэн. Нэг цагийн дотор Герман дээр 300 гаруй үгийг тогтоож 15 минутанд 150 хятад ханц тогтоож тийм. Тэгэхээр дэлхийн олон амжилтыг эзэмшиж байгаа юм. Тэгэхээр энэ хүний нууц нь юу вэ? 30 хүртэл ойлголтод муу байсан юм. Ерөөсөө өөрийгөө өөрчлөе гэсэн хүсэл эрмэлзэл тэр уухгүй хичээж байгаа. Энийг өвчд одоо гайхалтай ойлголт болдог. Үнэхээр хүмүүсийг гайхуулж чадсан 7 хил дээр маш сайн ярьдаг болж чадсан биз дээ. За тэгвэл энэ хүний зүйлсэн нэг заавар байгаа юм да. Юу юм гэхээр одоо энэ ойлголтын тэмцээн дээр нэг төрөл үүдээ abstract images гэх хийсвэр зураг юм. Яг юу гэдгийг тодорхой бос энэ хитэн цон зургийг харааны ойлголтод гэсэн үг шүү дээ. Тогтоогоод шалгуурны ялгүй хэр энэ хитэн цон зургийн чинь байрлал нь өөрчлөлтөө гараад. Тэгэхээр энэ зураг нэгдүгээр зураг аль байсан, хоёрдугаар зураг аль байсан, гурав нь аль байсан гэдгийг санах ёстой. Тэгэхээр энэ зурган дээр маш сайн ажилласан улсууд жишээ нь ханз руу ороход аливаа ханз дээр зураг дээр төсөөлөд гаргаж ирэх хялбар болж байна. За тэгэхээр би зүгээр энэ дээр яг энэ тухайн ханзан дээр хоёр хувилбараар төсөөлөд гаргаж ирж болно. Шууд утгатай холбосон нэг төсөөлөд гаргаж ирж болно. Эсвэл тухайн ханз дээр тохирох өөр зураглал дүрслэгийг бас гаргаж ирж байна. Одоо би зүгээр тайлбар харуулж байгаа энэ зураг дээр бол тухайн үгийн шууд тухайн ханзыг утгаар нь илэрхийлсэн зураглалыг үзүүлэх гэдэг. За нэг дарч. За энэ бол гал гэсэн тийм. Тэгвэл энийг ямар нэгэн байдлаар бид нар галтаа адилхаж өгөх ёстой. За дахиад нэг дараа. Юу? Энийг бол бид нар гал хэлбэрээр төсөөлөх боломжтой. Төсөөлөл явуулах ёстой. Тэгвэл бид нар дараа нь саяны зургуудаас гал хэлбэрээр шууд таньж чадах ойлгох юм байна. За дахиад нэг юу? За энэ бол за гомн гэсэн ханц байгаад байна тийм. Энийг ямар байдлаар гомнтой адилхаж болох вэ? За тэгвэл дахиад нэг дараа. Тэг энэ саунд дотроос нь самхаар гомн татчих авч байгаа энэ зураг хэл. Энэ зурагт толгой шууд бууж байгаа. Бид нар хэдий санах болж. За дахиад нэг юу? Энэ болохоор ногоо гэсэн. Тэгвэл ямар нэг байдлаар ногоотойгоо холбох гээд байна. Нөгөө луу гэсэн. За дарыг тэгвэл яс энэ тавцсан дээр маш олон дуунгаа тавьсан одоо юугаа барьцсан тийм. Нөгөө заа зураа барьцсан. Хажууд нь тавьсан байгаа. Энэ зургийг хэл. Тэгэхээр юу хэлэх гээд юм гэхээр бид нар тухайн зургийг тухайн үгийн утгатай ямар нэгэн байдлаар дүрсэх боломжууд бидэнд байгаа. Ямар ч зурлаг дээр бүрс зургийн дээр ийм төсөөлөл бидэнд бий болгож байна. Өнөөдөр энэ академийн төгсөгч дундаас 7500 ханзыг тогтоосон энэ арамчлал бас төгсөгч байж байна. Тэгэхээр хамгийн гол нь бүх зүйл бол төсөөлөл гэдгийг хэлэх гээд байна шүү. За үргэлжлэе. За тэгэхээр ер нь бол гадаад хэлний юу хийх ёстой зарчим бол тайлбарлаа. Ойлгомжтой тийм. За тэгвэл уншлаг дээр дахиад нэг ийм цөөн өдөр мэдээлэл өгье. За явууч. Бидэнд маш их ийм унших материал байгаад байдаг. Бид нар цаг хугацаагаар хүрэлцэхгүй байгаа гэж бодоод байдаг. Өнөөдөр минутанд уншиж байгаа үгийн тоо дунджаар 150 орчим байдаг сурагчдын хувьд. За мөн одоо ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн. Оюутнуудын хувьд бол баг зэргийн хурд нэмэгдсэн байдаг. Яг тэгэхээр оюутнуудын хувьд бол унших материал 10 жилээр бодог их байдаг учраас хүссэн үеэр унших асуудал хийгээд явдаг л да. Гэвч ажил дээр гарсан үедээ буцаад энэ хурд буурдаг байхгүй. Тэгээд 150 руу ордог. Илүү одоо анхааралтай болгоомжтой унших үедээс хурдан буурч байгаа шүү дээ. За тэгэхээр хийх хүмүүс хурдан уншилтаа гэхээр би хурдан уншихаар ойлгохгүй. Гэвч удаан уншаад ойлгохгүй байгаа шүү дээ. Яасан уншиж толгойд хийсэл бодлого орж ирэх. Оюун санаа. Өглөө гарахтаа яалаа. Тийм юу гэдэг гэрлээ унтраад өдөр манай ангийнхын яах вүлээ гэж ном уншиж байхад ингээд 9 шидийн бодоо юм шүү дээ. Хуудасаа эргүүлэх бодлого энэ нүрнээс юу уншаад ойлгоч юм хэрэг байна. Тэгвэл яах ёстой вэ? Бид нар хурдан унших ёстой юм аа. Өнөөдөр энэ хурдан унших энэ чадварыг шалгасан маш олон уралдаан тэмцээнүүд болж байгаа олон улс. За тэгээд би энэ зүгээр түүх ярих. Миний хувьд болохоор хамгийн анх ихэлжсэн энэ спортын төрөл дундаас энэ хурдан уншдаг байдаг. Тэгэхээр энэ уншихын хувьд бол маш их дасгалуудыг хийж ирсэн. Хамгийн гол 2008 онд энэ тэмцээнд ороод түүх тулсан тэмцээнд 400 орчим хүнээс хоёрт орж ирсэн. Тэгээд түүх хэл дээр уншиж өсөж байгаа юм да. Тэгэхээр унших хурдаа шалгуулна, ойлгоцоо шалгуулна гэсэн үг шүү дээ. Уншсан сэдвийн агуулгыг яадаг, тест бүгддэг, тэр үг нөхөж бичдэг гэдэг олон шалгуураар энэ шүүхдэг. Тэгээд 6 шатанда тэмцээд ингээд сүүлийн шатанд 17 түүхнийтэй хоёрт орж ирсэн юм дээ.
Тэгэхээр уншигурд ерөнхийдөө дунджаар минутанд 936 ойлгос 80 хүнтэй ингэж гарч ирсэн. За тэгэхээр Монголоор бол тэгээ 4 ортой тоороо орчоод явж шүү дээ. Магадгүй та нарт бас миний гаргаж ирсэн хурдан уншдаг ном уншиж ирсэн байх авах, уншгүй байх биш дээ. Энэ дээр бол энэ арга техникүүдийг бүгдийг тайлбарласан байдаг. Гэхдээ энэ яг анх Монгол ирснийхаа дараа гаргаж ирсэн ном энэ дээр алдаад утгатай зүйл байгаа. Одоо гэхдээ дараагийн хөлбөр бол бүгдийг маш гоё дэлгэнгүүгээр тайлбарласан. Тэн дээр мэйл хаяг бичсээр олон хүний асуултууд ирсэн. Тэр асуултуудын хариултыг бас оруулснараа маш онцгой юм ном болж байна. Тэгэхээр 6 сараас энэ хичээл бүр аудио CD-гээрээ гарах юм. Бүр номтойгоо хайрцагтаа багцуулж гарна гэсэн. Яг яриа таад номтойгоо ажиллах боломж хүрдэх юм. Тэгэхээр ингэж бас олон хүнд бас хүрэх боломж байгаамаа. За тэгэхээр энэ дээр болохоор энэ хурдан уншихын арга техникүүдийг тайлбарлаж байгаа. Юу вэ гэхээр ерөөсөө нүдний идэвхтэй харах талбай гэж байна. Хэвлээ болон босоо хэлэх. Энийг бид нар хөгжүүлэхтэй холбоотой асуудал. Нэг харалтаар 3, нэг харалтаар 5, нэг харалтаар хөрөөрөө харах юм чадвар суралцах ёстой. Хурд нэмэгдэх тусам ойлгох параллелээр бас нэмэгддэг шүү. За энэ слайд явууч. Би ингэж хэлсэн. Ер нь бол энэ хурдан уншихаар нэлээд олон дагнасан та. Энэ хэдийн сургуулиудад маш их хамрагдсан. Өөрөө бараг 100 гаруй ном захиаж тухайн судалгаа хийжсэн. Анх түүхийн чиглэлээр суралцж байсан. За тэгээд Герман англи дээшлүүлсэн. Бас энэ чиглэлийн сургуулиуд хамрагдаад Америкт би энэ хүнийг зорж авч ирсэн. Howard. Энэ хүн болохоор 90 оны Гиннесийн номд орсон гэдгээр алдагтай. Энэ хүн тэмдэглэгдсэн тоон баримт нь болохоор минутанд дунджаар 25,000 үг уншиж. Ойлгогдсон 100% байгаа. 100% гэхээр тухайн мэдээллийг үг өсөхгүй санах гэсэн үг биш. Юм байсан юм гэж хэлэх биш шүү. Агуулгыг бид нар санах чухал гэж. Тэгэхээр одоо миний багш гэсэн үнэхээр ерөнхийдөө энэ хүний арга барил юу вэ гэхээр ерөнхийдөө яг арга техникүүд тодорхойлсон 2000 гоо байна. Ер нь нэг төрлийн зүйлс хийдэг. Гэхдээ энэ хүний хувьд бол туршлага гэдэг зүйл нь маш онцгой санагдчихсан. Энэ хүн одоо жишээ нь коллежд орохдоо уншихурдаа 3000 руу оруулж ирсэн. Их сургуульд ороод энэ чадвараа хөгжүүлснээр сэтгэл судлалын чиглэлээр суралцсан. 4 жил үзэх хичээлийн өдрийг 1 жилийн дотор 4.0 гэсэн үгээр төр суралцж ингэж төгссөн. Одоо энэ чиглэлээр тамирчдыг бичдэг. Жишээ нь дэлхийн аврал дээр энэ хүний шанар гэдэг Ванда Норд гэх мэт одоо тамирчид байгаа. 3000 гаргаад явчихсан. 2000 он. Одоо л өнөөдөр унших хурдд бол энэ тамирчдын хувьд бол бараг 7-8 руу ороод явж байна. Бид нар ийм боломж байна гэдгийг энэ тэнцээ уралдаанууд харуулдаг байна. Тэр хүн болгонд нөөцөө. Одоо энийг бол хүсүүсийг дайшлах хэрэгтэй байна. Өөрсдөө нээх хэрэгтэй. Өөрсдөө байхын сөрөг бодлыг авч хайх хэрэгтэй. Хүний хийж байгаа зүйл сайн миний 30 үг цээжлэх гэдэг бол заримд нь хүнд санагдаж байна. Гэвч тийм биш. Ердөө цагийн дотор ийм бол. Тэгэхээр тарих яаж ажиллах энэ тохиолдолд аргачлал юу гэдгийг ойлгоод хэрэгжүүлэхэд газар дээр үр дүн өгөхөөр онцлог байна. За тэгээд цаашдаа үргэлжлүүлж байна. Яг энэ бичлэг өдөр бас энэ дээр ажиллахгүй байх шүү. Би та бүхэнд одоо яг энэ уншлагтай холбоотой үнэхээр энэ боломжийг олгох энэ аргачлалын үүсэл хөгжлийн талаар товчхон мэдээлэл өгье. Энэ хурдан уншлагын арга техник бол хэдийн үеэс үүсдэг хэрэг дэлхийн 2 дугаар дайны үеэс үүссэн. Тухайн үед одоо дайны үед Англи Германы бөмбөлтийн үед Английн одоо онгоц нисгэгч онгоц ажиглагчдад Германы онгоцыг таних тал дээр хугацаа алдчихсан байна. Ингэсээр хугацаа алдна гэдэг чинь хохирол үүсэх магадлал асар өндөр өссөн. Танихгүй байснаас болж анзаарч чаддаггүй гэсэн. Тэгэд энэ үед болохоор энэ Охиг сургуулийн энэ эрдэмт энэ хүн байна. Рейшал гэж хүн таксископик гэдэг энэ багжийг бүтээжсэн. Ингээд тамирч нисгэгч нарыг онгоц ажиглагч нарыг сургуульд хамруулсан. За тэгээд яаж ирсэн гэхээр тусгай дэлгэц рүү харуулаад төв хэсэг рүү харуулаад хоёр талд нь онгоцыг маш хурдтай нээж харуулж байгаа хоёр онгоц. Нэг нь Англи, нэг нь Германы онгоц байна шүү дээ. Тэгэхээр аль нь Англи, Герман бэ гэдгийг таних ёстой гэж. За таних тусам энэ хоёрын хоорондын зайг нь холбуулаад байгаа. Мөн хугацааг нь багасгаад явжсэн. За тэгэхээр хүмүүс таньнаа л байсан. Тэгэхдээ зарим нэг нь танихгүйсэн. Гэхдээ тусгай асуудал хийсээр байгаа таних байсан. Ингээд их юм дэлгэцэн бүр хоёр захт аваад энэ дүрс бүр улам жижигрээд секундыг бүр 50 ваттны нэгтэй тэнцэх хугацаа. 100 ваттны нэгтэй тэнцэх хугацаа. 500 ваттны нэгтэй тэнцэх хугацаанд амжилтууд сургалтын давхар тайлсан. Ингэсээр дайнч үр дүн өгсөн гэж үздэг. За тэгээд энэ дайны дараа 50 оноос Америк судлаач маань энийг улам гүнзгийрүүлж туршиж ирсэн. Юу гэсэн гэхэд энийг дэлгэцийн хоёр захт байгаа зүйлийг хүн таньж байгаа юм чинь яагаад номыг мөрөөр нь унших боломжгүй гэж мөрөөр нь унших боломж хүмүүс байх юм байна гэдэг энэ чиглэлийн сургалт 50 оноос орж ирсэн. За тэгээд одоо бүр Туркт гэхэд би яагаад бас Туркийг ярьж байгаа гэхэд Туркт би 6 жил суралцж төгссөн. Хуулийн сургалт төгссөн байгаа 1 жил хэлнэ гэхээр тэгэхээр энэ 75 он жишээ нь Туркт бүр нэвтэрч ирсэн хүчний байгууллагууд дээр орж ирж ирсэн. За тэгээд 2000 оноос одоо энэ боловсролын систем рүү нэвтрээд ирсэн. Одоо 10 жилийн төгсгөлд
доотлон 500 урсгал болоод тогсож эхэлж шээ. Тэгэхээр энэ бол маш том чадварыг хүн өөрөө болгож эхэлж байгаа нэг хэлбэр болж байна. Манай ч гэсэн энэ тодорхой хэмжээнд одоо 10 жилээр нэвтрэх ёстой болж эхэлж байна гэсэн. За ингээд хугацаа нь аль хэдийн болсон байна. Тэгэхээр тайлс өшөө ганц удаагийн лекцээр та бүхэнд хэрэг болох бүх мэдээллийг хүргэж чадах нь ойлгомжтой тийм. А гэхдээ ямар ч гэсэн оюуны хөгжилд хэрэг болохын мэдээллийг хүргэж чадсан болов гэж бодож байна. Тэгэхээр одоо хэдүүд асуулт хариулт байна. Тайлс асуулт. За ер нь л ойрын хугацаа байна. Тэр пэйжийг дагж байгаа. За пэйж дээр. Ямар ч гэсэн одоо ер нь энэ жилүүд манай баг өмнөх жилүүд бас ажиллаж исэн номуудаа хэрэглэж гаргах дээр ажиллаж байгаа. Гэхдээ энэ нэг сараас хойш одоо манай академиас зохион байгуулалтын тэмцээн урагдаанууд араасаа зохиогддог маш олон хамрж байгаа төгсөгчд за энэ чиглэлээр хичээж байгаа тамирчид байгаа учраас бүгдийг нь одоо нэг шаттай, хоёр шаттай, гурав, дөрвөн шаттайгаар зохион байгуулж цаг хугацаа алдаад байна л да манай багийнхаа. Тэрнээс одоо ер нь бол энэ жилүүд бол 10-аад ном хөндлөж байхаар төлөвлөгдсөн. Одоо дандаа найруулгын ажлууд их бэлтгэлийн ажлууд руугаа орж ирдэг. Тэгэхээр ер нь академийн сайт болон пэйжтэй бас холбоотой байна. Тун удахгүй боломжтой бол гараад байна гэсэн. За өөр асуулт юм. За тийм. Сургалтын талаар бол та бүхэн шууд академитайгаа холбогдоод авчих. Бүх насныханд зориулсан сургалтууд сургуулийн бүх насны хүүхдүүд бол бид хөтөлбөрөөр цэцэрлэгээр хэрэгжүүлж байгаа. Саяхан дээр 105 хүүхдийн 2 цэцэрлэгийн 105 хүүхдийн тэмцээн маш гайхалтай болж өргөлөө. Бүгд сайн тооны машинууд болж чадсан байна 105-аа. Тэгэхээр одоо энэ жилийн хувьд бол өшөө олон цэцэрлэгээр энэ хөтөлбөрөөр бас хэрэгжиж байна. А ингэснээр хүүхд болгон цаашдаа орон нутгуудээр хэрэгжснээр бас өөрсдөө энэ нээж хамгийн гол нь сургууль орохтой өөрсдөө нээж чадна гэдэг нь сурах арга байна. Сурах үед суралцаж чадчихна гэдэг нь бас том хөшиг болчихж байгаа юм байна. Тэгэхээр академитай холбогдороо 70.11 тэгдэг, 97.12 тэгдэг гэсэн дугаарууд байна. Мэдээлэл авч болно. Өшөө 2-3 сар хотод бас үйл ажиллагаа явуулж байгаа. Мэдээлэл авч. За өшөө асуух тий. За. Хаана? За. Тэгээд хамтаа одоо ингэ барьж байгаа. Тэштэй. Бэлтгэл хийгээд ингээд баг бодоод ордог шүү дээ. Юу ордог вэ? Баг бодоод бэлтгэл хийгээд. За. Гэтэл яг юм одоо тийм боломж байгаа тийм. Хамгийн гол нь одоо жишээ нь клубийн үйл ажиллагаа бас явагддаг. Харагчдуудаа ойлгоцсон нөхцөл клубдээс тогтмол одоо сорилтонд ороод сар болгон тэмцээн уралдааныхаа шалгуултанд ороод тэгээд дотоод зохиолчдод тэмцээнээс гадна олон улсын тэмцээн уралдаанд ороод цаашдаа тэгээд битгий аваад тэмцээнд орох боломж бий. Тэгэхээр дөнгөж сая улсын ам шалгуулт тэмцээнийг 2 дооны өмнө ууж зохиогдож дуустаа. Тэгээ энэ тэмцээн бас маш гайхалтай үр дүнүүд гаргадаа. Ердөө 5-6 сар хичээлээ сая энэ улсын аврагд ороод урьдчилан шатндаа тэмцээд финалаас медаль авсан тамирчид гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө өөр дөрөв битгий авраг болж оюуны олимпиадаас медаль хүрчээсэн гэж айж имэйгүүд одоо хин сайн битгий хийж чадсан энэ үр дүнд харуулсан юм. натаалдах хүн энэ ойлголтоор тийм 60-та 70 80 настай тамирчид байдаг. Тэгэхээр бүх настай. танаа баг Тэгэхээр яаж ч үехээр нөгөө сургалтанд амгачаа дараа клуб руугаа шилжих гэсэн. За өөр асуулт. За. Тэгээ 30 үсэж ирсэн. Тэг. 30 үсэжсэн зүгээр мөн яхаа үед ханхаад адуулахаас гадна би нөгөө мэдээлэл тогтоохын тулд төсөөд аль бол хөгжилтэй байх байсан ёстой гэсэн үгээс хичээх би дотроо инээд алдаад явчихсан. Инээгээд явчихсан. Инээс учраас би энэ мэдээллүүдээ санаж ирсэн гэсэн. Энэ дээр тэгвэл дахиад тусдаа хийгээд өгч байна гэсэн. За өөр асуулт. За дагуу. За нэг анхаарал тавьсан сонсолт одоо энэ лекцийн маань бас хүндэтгэл сонссон та бүхэнд бас маш их баярлалаа. Тэгээд та бүхэн цааш тийм сурлага хөтөлбөрт өндөр амжилтыг хүсье. Хүссэн зорилгоо хүрээрээ хугацаад байна. За баярлалаа.